Skygo-ийн бидний энэ дугаараар дахин дэмжиж байгаа. Маш их баярлалаа. Тэгээд та хүссэн үедээ хүссэн газараасаа шинэ спонсор тийм явж байхдаа хойно нэг ая явмаар байна. Ин эдэт хийхлээ төвшөө хийх бах те. Төвшөө яг энэ үзэж байгаа мэдж байгаа. Окей. Төвшөө. Royalty free music гэж хаахгүй бол манай сүүлийн бичлэгтэй дугаарууд дандаа demonetized болоод байгаа байхгүй copyright юм болоод байгаа. Тэгэхээр royalty free үнгүй дуунууд тавиарай. Окей, амархал юм байна шүү дээ. Skygo руу ороод Монгол гэлэхгүй дэлхийн шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой. Сүүлийн үеийн сайн үнэлгээтэй эсвэл хит болсон 200-аад киноноос сонгон үзэх боломжтой. Мэдээж кинонуудын төрөл жанраар нь цэс болгон хуваасан байгаа. Тэгээ бас нэг шинэ цэс болох кино сюрприз дуртай ямар ч кино үзэж болно. Зүр ингээд randomly үдсэн үедээ юу үзэхээ мэдэхгүй бол кино сюрприз цэс рүү хандаж болно. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг багтаасан жинхэнэ кино фанатуудад зориулсан цэс шиг санагцсан. Та бүхэн энэ цэсээс бас заавал кино сонгож үзхийг санал болгож байна. Тэгээд бас насанд хүрэгчдэд гэдэг зориулсан цэс байгаа. Skygo Go Basic, Go Plus гэд багцуудтай. Та багцаа сонгон итгэжүүлвэл бас зарим кино цэсүүдээс кино үнгүй үзэх боломжтой. Нэгийн үнээр нэлээд хэдийг үзэх боломжтой гэд ойлгочиход болно. За, Skygo-ийнхэндээ баярлаа. Ивент гэсэн Skygo-доо баярлаа. Thank you. Skygo. Юу ацгаан да. За, Сүүчнэ бид хоёр. Окей. За юу вэ? Тавьда би ингээд үсээ ингэсэн чалгтуулсан гэсэн чинь. Чи дэ өөрөө тавьсан юм уу те? Үгүй үсчин дээр. Гэсэн чинь ингээд амар би ингээд өтгөн чалгтай болно гэдгсэн чинь. Минь одоо ингээд айгуу гоё юм шингэн чалгач айгуу модонд орсон штэ гэж мэгээд тэгэхээр нь за гэдгсэн чинь яг яасан чинь нэг юм нэг сонирн байгаад байна. Нэг сонирн биш байна уу? Амар урт харагдаад ах юм өдрөө ч ороод байгаа юм шиг. Ийм зэрэг фанисэн те. За окей. Тийм тэгээд яхав ингэчээ дөө. Бүр ингэчээ энэ ингээд нэг юм сонирн болоод бүр яа зоргож штэ. Сая яг ирэхээс өмнөөс суулъя гэсэн чи арай амтсан. Тэгтээ яхав. За. Тийм байна да. Окей. Өөр юу? Good. Тэгээ юу сая манай гэрт бас ингээд ажил явдал босон. Тэгээ дэлгэрэнгүй дараа нь ярьж үгүй. Тэгээ одоохондоо ер нь бол тэгээ сэтгэл санаа жоохон янз буруулаад. Гэтэ гайгүй. Дэлгэрэнгүй гоё ярьж өгнө бас их сонин зүйлсүүд. Тэгэл амьдралын л юу юм чин те. Нэг хэсэг юм чин. Тэгээ тиймэрхүү юмнууд болсон. Тэгээ Leo season Leo-доо их хатуу байд юм байна. Гэтэ бас ингээд яг энэ season чин амар сайн season дашнам болтням их давхцсан юу гэдэм бэ штэ намрын ихэнх сарчин. Тэгээд их хөрөн болдог. Тийм тэгээ бас янз бүрийн юм тийм болсон. Тэгээд сонсогч нарт доодохгүй гоё. Илүү comfortable болж байгаад ярьж өгнө. Тэгээ тиймэрхүү юм цайны бүтэн 7 хоног жингаа болсон. 2-7 хоног ч юм уу? Тийм тэгээд яг өчигдөр дууссан. Тэгээд гоё сайхан юм бодоод тийм таал ингээл. Тийм тэгээ яг хүн чинь яг нэг тиймэрхүү юм болохоор амар янз бүрийн юмд итгэдэм штэ ингээл шарын шашин бөө гэл тиймэрхүү юмд ингээм амар далдын юмд залбирдаг гэх юм амар их. Одоо биднээс гадуурх ертөнд байгаа гэж их залбирдсан байлээ. Тийм уусаа байгаа. Итгэдэг болчдөг юм шиг. Тэг янз бүрийн юм шүтээд их залбирсан. Тэг янз бүрийн юм басан тэгээд удахгүй ярьж өгнөө. Зя өөр ч одоо сэн сайхан юу байна да. Ойр түүтэн байна тий. Яг намар болчлоо шүү. Зөв гинт ингээ бороо орсоор байгаа намар болчдөг гинэ. Took the sun away. Дандаа наргуу тэгээд нэг тийм яг л намар болсон мөлий. Гэтэ нэг гоё ч юм шиг амар гоё санагдаад байгаа. Яг сэтгэл санааны хувьд ч гэсэн яг миний 101 дууссан. Тэгээд уух юм байна уу? Summer is over.
Шамар. Би юу Яг өнгөр реклам хийчих. Өнгөр реклам хийчих. Тэгээд энэ нэрээ реклам гэснээс энэ удаагийн дугаар маань Skygo маань дэмжиж байгаа. Тэгээд Skygo-гийнхэндээ баярлаа. Skygo. Skygo-ийн слоган чинь юу вэ? Мэдгүй. Дин. Бүхнийг нэг дороос ч үлээ юу лээ нэг тийм юм шүү. За. Тэгээд энэ удаагийн дугаар маань болохоор юу Secret Confessions бидний нууц захтал гэдэг болон бид нар нээж байгаа. Тэгээ NJL гэдэг юм гарснаас хойш. Гэтэ нөгөө Ask Mask шиг те Ask CGFM-ийг санаж байна. Oh my god. Do you remember that? Тэр амар гоё форматтай байсан шүү дээ. Бүгдээрээ бүх хүн асуултуудыг уншиж болдог. Бүх хүн хариултуудыг нь харж болдог. Тэгээ anonymous байх уу, ингээд нэрээ гаргах уу гэдгээ өөрөө шийддэг. Тийм. Нөгөө асуулт асуусан хүн. Damn. Тэр бас гоё байсан шүү дээ. Anonymous-ла асуух чаад яг нэг check баг ингээд бүх асуултаа бичсэн. За яг anonymous нь яг мөн үү биш үү гэж бүр тэрнийг хэдэн удаа шалгаж ирсэн аа. Явуулаа тэр. Би энэ дэр нэг муухай юм хэлэхгүй. Би яг энэ хамар битүрчл. Гой цахнаа. Гэж. Би амар муухай юм хэлэхгүй. Ер нь жоохон ажил үйл явдал ярьж мэрсэн юм чинь. Би нэг найзтай байсан байхгүй юу? Одоо тэр охинтой нийлээ болцсон л тоо. За. Тэгээд тэр хоёр нэг удаа нэг хүний ask руу ер нь олж жоохон hate юмнууд явуулчихсан. Гэх юм уу жоохон өөргөн жоохон ингэсэн. Гэтэ би тийжсэн. Гэтэ тэр бол амар тинейжер байсан үе 18, 19 дэх байсан үе баха. Тэгээд тэр хүндлөө тиймэрхүү юм явуулаад та нэг жинхнээсээ хейдэлдэг байсан юм уу, хатаархдаг байсан юм уу? За яг үнэл хэл. Охин уу? Үгүй эрэхтэн. За. Тэгээд жоохон нэг тийм гачин сайнс дүүсэн байхгүй нэг амар олон охин мохинтой ингэж хэлсэн нэг юм нэг хайперлал нэг юм нэг тэгээд байгаад байгаа юм шиг санагдаад байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр хүний асклон бараг аюул тэр хүн өөрөө яриад байдаг гэсэн юм. Би одоо ингэ өвчтэй би утахгүй хүн гэдэг гэсэн байхгүй. Kind of амар эмо хүн байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд нь бит хоёр бүр амар ядаргатай ингэж мэгэл тэгсэн чинь асклон бараг өстой чи өхөөгүй л юм байна уу бараг. It was terrible guys. Амар муухай юм бичижсэн санагдаж байна. Ям бараг нэг тиймэрхүү утгатай юм бичижсэн. Тэгсэн чинь тэгээд хэдэн жилийн дараа нас орсон шүү тэр хүүхд. Тэгээд Тэгээд ер нь хүнлүү ер нь хизээч тийм муухай юм. Anonymous-лийч бараг тэгж бичихгүй байхаар шийдсэн. Ерөөсөө тэр л амар сургамж гэх юм уу бараг нэг тийм юу муухай юм болж исэн. So yeah. Тэгээд одоо тэр хүнийг бол хаяа боддог. Гэвч хаяа ингээд гинт бодолд орч эсвэл хаяа зарим өөр хүмүүс ингээд юм шээлцсэн байдаг аахгүй. Тэнгүүд ингээд Yeah, it was so stupid. Тэгээ жоохон байсан л та. Тийм. Тэгээ бити тэгэрээ. Нат хоёрлоо бити тэгэрээ гэж. Манай юунд NJL тиймэрх юм ирсэн хейт юм байна уу? Нэг амар хейт бол баг байгаагүй. Намайг л нэг юу яасан. Нэг үзэл бодлоо хүнлэд тулгадаг юм алхдаг ингэсэн байсан. But тэгээд бусдад нь болохоор тэгэл юу гэлээ нөгөө нэг чамааг сонирхдаг барихдаг номыг сонирхдаг гэсэн юм байсан. Тэгээд аккаунт нөгөө надад байгаа болохоор номыг харааг байгаа л та. Тэгээд за тэгвэл шууд бит хоёр одоо уншаад унших юм их байгаа учраас тэгээд зарим хүмүүс болохоор зүгээр л I'm gay гэж бичсэн байсан. За миний ялчгүй secret confession мөн л дөө дээ. Зүгээр гэхдээ тэр нь I'm gay. Ямар ч захиа байхгүй юу? Захиа гэдгээ ойлгож байна уу юм guys? Зарим хүмүүс бүр part 1 2 3 4 тэгээ бичсэн байхгүй. Би бүр тэдрийг шимтэн уншиж байгаа юм чинь тэгээ. Зарим хүмүүс зүгээр I'm gay. Зүгээр ингээ хэлмээр санагдсан байж байна. Зүгээр амар хэлмээр санагдсан. I'm gay гэж хэлээгүй. Yeah, we know you're gay гэж байгаа ч юм билээ. We know you're gay гэж. За чи уншсан ч гэсэн уншснуудаасаа явчих тий. Амар олон ирсэн. Тэгээ би хамгийн сонирхолтой гэж ботсон юунуудаа би нэг скриншот хийсэн байхгүй юу? Окей. Уншснуудаасаа? Тийм, уншснуудаасаа.
За тэгвэл чи юу ч гэсэн эхэлчих. Хоёлаа ээлжлээд юм шавч. Би тэгээ реакцлээ. Тэ амар Аракшн үзүүлээ. Урт юмнууд хүмүүс бичсэн байлээ. Nice угаасаа яг захиа гэдэг чинь тийм штэ. Тийм. Тэгээ confession штэ тий. Ерөөсө хүнд хэлэхгүй ингээд дотроо төвчж явж байгаа юм ингээд гэнгээ гаргаж байгаа юм. Хинч ч хэлэхгүй тийм одоо нууцхан guilt байж бас болно штэ. Тий одоо ингээд муухай юм хийсэн тэрэндээ харамсаж явдаг бол тий нэг хүнд хэлчихээ нэг тайвширдаг да. Тиймэрхүү юм бас байж болно. Эсвэл ингээл юу ч байж болох юм. Ер нь хүнд хэлдэггүй юм аа л бидний нууц подкастаар ингээд бусдад хүргэх боломжтой. За. No judgment. No judgment. Жохон judgment мэдгүй гэж. Жохон жаачлал битгий гомдоорой. За ингэнэ. Нэг юм захиа. Дунд ангид байхад би бүр амар хүлэрдэг байсан. Тэгээд тэр нь амар өнөр танартай тэгээ ядчихахад эмгтэй хүүхэд болохоор нэг л хэцүү ангийн баннерч надаар дайжгнаа шоглол би ч ээж аавд хэлж чадахгүй өдөр болгон усанд ороод тэгсэн ч гэсэн амар хөлрөөл байсан. Гэхдээ одоо бол яаж хандл хийхээ мэддэг. Гинэ. Хүлрэх амар хэцүү те. Яа. Хэцүү. Хүсний үнэр яаж идэл нэг тийм юм байд юм а тий. Тэгээ ямар ч цэвэрхэн хүнээс тэгэл хөөс гардаг юм чам. За би bisexual юм шиг байна лээ. Тэгээ тэрээ хинт ч хэлж чаддгүй сайн болсон охиндоо хүртэл. Манай нөгөө хин айгүй хөөрхөн охин байдیں۔ Яах вэ? Нэг өдөр алтарт их болоод гараад ирэх вүдэ гэж айх юм. Яа, funny. За. Окей. За энэ заяа. Энийг би одоо амар уншин заяа. За урт болохоор хэсэг болгоод бичцээ гинэ. За сайн байна уу? Би 19 настай танаа үнэнч сонсогч байна. Энд хинч хэлж чадахгүй байгаа нууцаасаа бичгээр шийдвэ. Сонин кейс. За би наадмаар нэг залуутай танилцваа. Окей. Надад маш их таалагдсан. Бидний дунд үнэхээр бүх юм хурдан болоод өнгөрөв. Нэг тийм оч шиг гэх юм да. Бидний харилцаа. Бидний харилцаа үнэхээр сайхан байлаа. Тэрнээс хойш уулздаг боллоо. Тэгсэн саяхан үнэхээр шоконд орвоо. Период ирэхгүй байхаар нь тестээр нэг юм бодол үзв. Oh no. Тэгсэн oh my god нэг тод зураас хоёр дахь нь бүдэг зураас нүдэндээ ч итгэсэнгүй. Oh my god she's 19. Би нөгөө хүн лөө anonymously тэнэг захиа бичсэн заяа. Йоо. Тэгээд итгэсэнгүй дахиад тестээр үзв яг адилхан. What the hell? Йоо бурхан минь үгүй байлгүй дээ. Гэж бодоод эмнэлэгт үзүүлв. Тэгтэл үнэхээр бэбитэй болчих. 19 настай мөнхөө 19 настай заяа. Залуутайгаа ямар харилцаатай гэлээ? Залуутай зүгээр энэ наадмаар танилцсан. Oh my god. Гэхдээ яаж юм хурдан гайхаад барахгүй гинэт гадаад руу явах боломжийг бүтсэн. Тэнд суралцсан. Гэтэл ийм асуудалтай нүүр тулав. Үнэхээр яах учраа олохгүй нөгөө залуудаа хэллээ. Тэгсэн одоо яанаа л гэж байна. Бид бибигнийгээ сайн мэдэхгүй учраа бэбитэй болоод залуугийн нас 19 бас харилцаах тийм. Нөгөөд нь хайчиж ба. Ой чи скриншот хийгээг юм шүү. Бэж. Яа. За би амар их таслаад байна. Одоо баатасчих sorry. Тэгсэн одоо яанаа л гэж байна. Бид бибинийгээ сайн мэдэхгүй учраа бэбитэй болоод Бишэна скриншот хийгээг байна уу? За энэ хэсэг катлаарай гэж амар serious юм ярьж ах чинь. Одоо хаана амблаа? Нөгөө мессеж. Зэлээ. Тэ энэ I'm gay. Зүгээр I'm gay гэж зөө. Энэ хөөрхөн. Чи gay. Бид нар мэдлээ шүү. Биш байна. Эний дараа юм битүүл. Юм биш байна. За окей. Энэ чинь за. Яа бурхан минь. За 2 дугаарх юм тий. За үгүй байлгүй дээ. Хамт амьдралаа гэхээс салчгүй яах вэ? Ийм айцтай байлаа. Хамгийн гол нь би ирээдүгээ баллах болно. Үнэхээр ийм хариуцлагагүй байсандаа маш их харамсаж байна. Аав ээжтэй хэлэхгүй байхаар шийдсэн. Өөрөө л чимээгүй зохицуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ аборт хийхээс өөр сонголт надад үлдсэнгүй. Өөрийгөө үзэн энэ ямар хэцүү юм бэ? Энэ нөгөө юугаа олох гэсэн чинь ямар хэцүү байгаад байгаа юм.
За энэ хэсгүүдийг хаталчих уу? Яах юм бэ? Тэг ингээ буцаад тийш яваад байна. Тийм ээ. Чи зүгээр доотхоос доод игнийгээ яач л та. Тоолч л та. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 дахь нь. Окей. юм. За. За дахиад ихнээс уншчих юм уу? За тэгээ дахиад ихнээс нь уншчих. За бич. За тэнгуүтэй. Гэтэ хасаад яах юм? Аха. Тийм. Иймэрхүү юмнууд нь гоё штэ. Түмстэй. За одоо бүгдийн скриншот олчлаа. За. Oh my god. Йоо. За let's start again. Яг амар эзэгтэй үед дуусчлаа шүү. Гэж. Би уншаагүй болохоор чи төгсгөлийн мэдж байгаа. Би мэдгүй байгаа. Хүүхдүүд хөөрхөн ингээд part 1 2 гэд бүр ингээд тэгээ бичсэн байгаа байхгүй юу? Хөөрхий хүүхдүүд минь. За би бүгдэрийн favorites гэчлээ за. За. Let's start again. За. Сайн байна уу? Би 19 настай танаа үнэнч сонсогч. Энд хинт ч хэлж чадахгүй байгаа нууцаа бичгээр шийдэв. Сонин кейс. Би наадмаар нэг залуудаа танилцваа. Надад маш их таалагдсан. Тэр залуу нийтдээ юм бол бидний дунд үнэхээр бүх юм хурдан болоод өнгөрөв. Нэг тийм ошиг гişиг гэх юм уу да. Бидний харилцаа үнэхээр сайхан байлаа. Тэрнээс хойш уулздаг боллоо. Тэгснэ саяхан үнэхээр шоконд оров. Период сарын тэмдэг ирэхгүй байхаар тест дээр нэг юм бодлого үзөө тэгсэн oh my god нэг тод зураас хоёр дахь бүдэг зураас нүдэндээ читгсэнгүй. Дахиад тест дээр үзв яг адилхан what the hell ёо бурхан минь үгүй байлгүй дээ гэж бодоод эмнэлэгт үзүүлв. Тэгтэл үнэхээр бэбитэй болжээ. Гэхдээ яаж юм хурдан гайхаад барахгүй гинэт гадаад руу явах боломж минь бүтсэн. Тэнд суралцсан. Гэтэл ийм асуудалтай нүүр тулав. Үнэхээр яах учраа олохгүй. Нөгөө залуудаа хэллээ тэгсэн одоо яанаа л гэж байна. Бид бибинээ сайн мэдэхгүй учраас бибитэй болоод хамт амьдралаа гэхээс алчгуул яах вэ? Ийм айцтай байлаа. Хамгийн гол нь би ирээдүгэ боллох болно. Үнэхээр ийм хариуцлагагүй байсандаа маш их харамсаж байна. Аав ээжтэй хэлэхгүй байхаар шийдсэн. Өөрөө л шимээгүй зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ аборт хийхээс өөр сонголт надад үлдсэнгүй. Өөрийгөө үнсэн ядаж байна. Хүүхэд гэдэг бол амар том зүйл, маш их хариуцлага. Би өөрөө бэлэн биш байгаа учраас ийм л сонголт хийхээс өөр арга үлдсэнгүй. Утгагүй гадагшаа сурахаар явах болохоор гэхдээ миний явах хүний амны үнэтэй юм гэж юу? Үнэхээр их айж бас төөрөлдөж байна. Эцэст нь хэлэхэд play safe please. Үүнийг минь уншаад сэтгэлээ хуваалцаарай бас насанд хүрсэн хүмүүсийн бодлыг мэдмээр байгаа юм аа. Мэдээж аборт хийх талаар дараа нь гарах үр дагавар нь талаар маш их судалсан. Үнэхээр харамсалтай байна. 19 нас. Тэг гадаад руу явах гэж байгаа. Тэгээ залуутайгаа удаагүй. Бараг энэ наадмаар танилцсан гэж тий. Play time юу яа гэж бодлоо л та тий. Сарл. Оо damn. Ганцхан сар. Зүгээр би хувьдаа бол би зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Мэдээж за зөв буруу гэж ярих байли. Тийм угаасаа зөв буруу гэж ярих юм бол аюу хэцүү. Би байсан бол би бас тэгэх байсан гэж ярив. Би адилхан зүйл хийх байсан. Би хувьдаа. Яагаад гэвэл яг ингээд нөхцөл байдлуудыг харахаар тий залуутайгаа олон жил байсан бол бас яа гэх үү тий. Тэгээд өөр боломжууд гарч ирээгүй байгаа тий гадаад мадад явах гэсэн юм байгаагүй гэх мэт. Тэг өөрөө бэлэн байж болно шүү дээ. Нас хамаарахгүйгээр. Гэхдээ бэлэн биш гэдгээ мэдж байгаа. Залуун ч гэсэн бэлэн биш гэж хэлж байгаа. Тэгээ иймэрхүү нөхцөл байдлуудад бол би ч гэсэн адилхан зүйл хийх байсан бах. Мэдээж. Oh my god. Аимшигтай тийм. Гэхдээ иймэрхүү зүйлүүд маш их тохиолддог хүмүүст. Тийм бах тийм. Тийм би ойрын хүмүүсээсээ ч бас ганц хоёрыг сонсч байсан. Тэгэд нэг амьдрал ингээ хүүхэд болоогүй байсан шүү л гэж би яг бодож байна. Хүүхэд гэдэг талаас нь харахгүйгээр те энэ бол ингээд өнгөрөх. Гэтэ яг хүн болгон тэгж боддог баг. Би бол аборшныг бол тэгж эсэргүүцдэггүй. Одоо Америкт амар их мужуудад хууль бос болгоод байгаа штэ. Би бол бүр амар дэмжиж тахын цаашин. Гэтэ сонголт заавал байх ёстой гэж боддог.
заавал байх ёстой гэж боддог. Хүчндүүлээд мэдээж маш сайн бодох хэрэгтэй. Маш сайн бодох хэрэгтэй. Бүх талаас нь бодох хэрэгтэй. Тэгээ эрт байх тусмаа сайн. Удааж болохгүй шүү дээ. Удааж болохгүй шүү дээ. Чинь бүрэлдээд эхэлж шүү дээ, тийм. шүү дээ. Гэхдээ дүнгиж эхэлж байхад бол зүрхэн ч цахилгааг нэг хідэн викс гэдэг үлээ. 6 викс болж иж зүрхтэй болдог лөө. За энэ та яг мэдгүй байна. Гэтэ ямар ч нэг тоо байдаг шүү дээ. Хідэн викс болохоос өмнө одоо ингээд хийлэгдэгэ гээд тэр үед бол амь гэж бодох хэрэггүй л байх гэж бодож байна. Би хувьдаа. Тийм. Гэтэ мэдээж сэтгэл санаагаа тайвшруулад өөрийгөө хит их буруутгахгүй. Тийм хит их буруутгахгүй. Маш том амьдралын сургамж гэж хараал. Тэгээ би бас тийм play safe. Яг хөө энэ гондомыг бол ивент тэтгэж байгаа юм биш. Гэхдээ play safe please. Ер нь бол хамгаалалт маш чухал, маш чухал. Бүр хамгийн чухал юм харилцаанд орж байгаа үед гэж би боддог. Эсвэл итгэдэг хүнтэйгээ удаан харилцаанд байх үедээ ч юм уу тэгвэл арай дээр шүү дээ, өөр шүү дээ. Тийм тэгвэл өөр. Гэтэ хүүхдтэй болох бэлэн биш байгаа бол ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй. Надад ийм тохиолдохгүй гэдэг юм бараг байхгүй л. Тийм сугалчнаа, мугалчнаа гэх юм худлаа. Яа. Ялангуяа гоёа тэ сугалт сураагүй хүн бас байж болно. Тэгээд бити өөрийгөө их буруутгаарай. Тэг тэрвэрлт илгээе. Тэгээд чи юу гэж наав ээжтэй чи хэлэх байсан уу? Би хэлэх байсан. Би бол ээжтэй хэлэх байсан. Би ээжтэй хэлэх байсан баха. Ээжтэй хэлээд ээжтэйгээ яг энийг ярилцах байсан болов уу? Тийм усаад. Гэтэ эхлээд та нарт хэлэх байсан баг. Тийм. Найз охтуудтай тий. Тэгээ нэг амар их юм бодоод бүр ингэж өөрийгөө буруутгаад байхгүй л гэлсэн шийдвэртэй хэрвээ яг хийсэн шийдвэрээ сонгоцсон бол яг тэгэл арга хэмжээ авсан л дээр л ах л та. But яа. Яг хөө мэдээж яг амар хүмүүс хоёр яг хуваагддаг сэтвэлтэй. Яг одоо жишээ нь манай ойрын хүмүүс бол тэг бас 18 8-тад жирэмсэн болсон шүү дээ. Тэгээ шууд аав ээж нь бол юу хүүхдээ ахуулах тий баг шууд төрүүлэх хэрэгтэй болол тэгэл төрүүлсэн. Тэгээ одоо хүүхд нь юу лээ 8 юм. Тийм амар том болцсон тэгэл бас тэр чин гоё. Тэгээ бас аав ээжийнх нь одоо хамгийн хайртай хүүхд нь баг болцсон тий. Эмээ өвөө залуу байна гэсэн үг шүү дээ тэр үед тий. Залуу тий. Тэгэл эмээ өвөөдөр баг илүү өсчдөг тий. Тийм юм бас байдаг л да. Тэг нөгөө эсвэл бол одоо хүүхдэд төрүүлчихэд параг эсвэл өргүүлж мөргүүлэх хүмүүс ч бас байдаг. Эсвэл ээж аав дээрээ үлдээгээ сурахаар явах ч гэдэг юм уу бас. Яг тэр бол бас айгүй хэцүү сонголт. Хэцүү сонголтуудын нэг би ч нөгөө бас аав ээжээгээ оюутан байхад нь гарч ирсэн. Тэгтээ арай 19 биш л те. Нэг 22 3 тайхад нь. Тэгээд намайг төрүүлчихэд үлдээгээ явж исэн баггүй юу? Эмээ өвөө дээр. Тэгээ одоо ингэ бодохоор надад тэр нь ямар ч ялгаа байгаагүй ч юм шиг. Би эмээ өвөөтэй амар хайртай болж л өсөж байгаа гэсэн үг. Тэгэл ирж мэрэл ирээл буцаал 90 буцан тэгээд буцаа авч яваал ингээл хоёр газар би тийм амар асуудалтай хүн болоогүй гэж боддоо шүү. You're good. Тэ эмээ өвөө минь бас маш сайн хүмүүс байсан учраас нэг тийм олон хүнтэй ингээд дамжаад төсчихөр бас амар нээлттэй болчдөг гэж бас магадгүй. Нэг бишүүрхүү биш те. Тэгэхээр нөгөө хоёулаа нөгөө киноны дугаар дээр ярьсан шүү дээ бүр нөгөө хоёр тал бүх юм хоёр талтай байдаг гэдэг. Хоёр талтай. Аль нь л look both ways гэдэг кино үзэж болох юм. Аль нь л ам окей болоод дуусна. Окей. Аль нь л зүгээр чиний хувьд аль нь яг одоо зөв байна. Тэрүүгээрээ л явах хэрэгтэй. Тэгээд no regrets. Харамсаж болохгүй бах гэж бодож байна. Тэгэл дахиад хүүхэдтэй болно. Тийм байна. Тэгээд хуваалцсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Энэ бүр амар тийм миний бүр сэтгэлийг бүр ингэсэн захиа байсан. Тэгээд бас нэг өөр нэг захиа байсан. Тэр болохоор нэг 27-той
интерьер дизайнер сурдаг. Тэгээ манай подкастыг амар сонсох дуртай. Окей, бид нартай маш адилхан ойрхон хүн байна. Амар ойрхон гоё хүн байсан. Тэгээд найз залуутайгаа гэхдээ найз залуутайгаа жирэмсэн болох гэж чадахгүй байгаа гэсэн. Бас яг эсрэг асуудал байгаа. Тэр хүн болгонд ингээд нэг тийм юу гин яг хүсэж байгаа юм нь яг бас ингээд яадаггүй. Зарим хүмүүс хүсэхгүй байгаа юм хөрөд ирдэг те. Тийм тэгэхээр зүгээр дээ тэгээд одоо болох бах та. Сайн хичээгээрээ сайн хийгээд байгаарай. Йоо, мемнес чи ийм урт ус гарч ирж. Oh my god. Sorry. Тийм ээ. Тэгээд тийм байна. Окей, тэрийг сонсцгоё. Яг тэр энэ цахан тийм л байсан. Тэгээд нэг хүн бас амар гоё юу явуулсан. Ийм шүлэг явуулсан. Окей. Зөөлөн харц 100 толгой инээмсэглэл намуухан хөнгөнөх хоолой сонирхолт чинь дасчихсан байж тайван ганцаардмал занг чинь таних тусам хань болмоор байсан. Түшин суулгаад тайван гихчин дуг хийлгэх байсан. Хүлээсэн би утга учирыг хүссэн би өмнө нь хизээ ч ингэж байгаагүй. Төөрөлдөх чамааг урдаас чинь харж байсан. Дүгдэрч байгаа чамааг хараад жаахан уур хүрсэн. Хажууд чимээгүй сууж байхад минь харахыг хүссэн сэтгэлийг чинь дандаа юу боддгийг чинь мэдгсэн. Дундуур сэтгэлийг нь дүүргэсэн. Дотор чинь нэвчсэн нүлэмсийг чинь арчих байсан. Ганцаар шаналх хэрэг юун чинд минь шивэн гарыг минь атгаад алхах байсан. Мэдрэмж бүрээ ил гаргахад хэцүү байсныг чинь мэдэрч ойлгож чадаагүй би. Халуун алгаа гарт минь нааж хангар цээжээ нуруунд минь дахиад нэг наасан бол илүү их дасах байсан биз би. Гэхдээ бодол дундаа бүдэрсэн чи гэхдээ л би найдаж л байсан яах вэ? Сэтгэлээ битгий хуураарай. Өөрийгөө битгий хүчлээрээ. Өнөөдөр харин чамд баяртай гэж хэлэх өдөр байх. Хөөх бороо орж байна. Вау. Өөрийнх нь зохиосон шүлэг юм бах та. Тийм билгүй дээ. Тийм шиг байна те. Тийм. Хүн болгонд нэг relate хийж болохоор ч юм шиг нэг тийм шүлэг явуулсан байсан. Энэ амар гоё яасан. Таалагдсан. Баярлаа. Өстой гоё яасан шүү. Баярлаа. Юу ямар энэ профешнл сувч юм шиг. Надад бол амар гоё юм. Би нөгөө ерөөсөө сонсоогүй. Тэг хинээс ирж байгааг мэдгүй. Тэг ингээд мэдэх шаардлагагүй. За нэг юм захиа. За. Би нэг краштай байсан. Тэгсэн тэр краш маань надаас нэг охин асуугаад мэдхүү гээд тэгсэн би мэдэж таарад хэлээд өгчбөө. Гол нь тэр мэддэг гээд байгаа охинтой би гайгүй найз байсан. Нөгөө охинтой уулзсан чинь нөгөө хүн энэ охин хоёр бүр яг үерхийн даваан дээр тэгэл би нөгөө крашигаа муулаад тэгсэн тэр охин нөгөө крашиг маань сонирхоо болоо. Тэгсэн нөгөө краш маань надаас чи охинд ингээд хилцсэн юм гэхээр би үгүй гээд гол нь нөгөө охинд би намайг ингэж хэлсэн гэж битгий хэлээрэ гэсэн. Тэгэл ер нь крашгаа тэр охинтой үерхүүлээгүй. Гэхдээ одоо бодохоор яах гэж тэгсэн шаал хэрэггүй юм хийцэндээ харамсдагөө гинэ. Oh it's okay. Тэр хоёр бүтгэж байсан юм бүтгэж байсан юм ямар аваа. Гол нь үерхээгүй. Яа, бас лаа, evil shit. Evil тий. За. Хүнтэй харилцах тал дээр асуудалтай өөргөө дандаа муу хүнээр амиа хичээсэн хүнээр мэдэрдэг. Дотны хүмүүс маань надад хайртайч би дандаа бүх юмд guilty байгаад байхын ганцаараа байхаараа яана хамт байх хөстэй байх та гэд хамт байхаар би илүүдэд байгаа юм байх та гэд хүмүүстэй байх дарамттай санагддаг. Жохон insecurity юм болов. Эсвэл жохон эготой юм болов. Аль нь хаа. Аль нь давцчаар яг тэгээд дээ шүү. Тэний давцаад ингээд яхаа мэдгүй гэдэг. Гэхдээ өөрийгөө заримдаа ёо би бол би гэж одонгуудаа заримдаа яг өөрийгөө ёо би энэ хорвогийн
энэ ч минь болохгүй байна, энэ ч болохгүй байна гэх нэг тавцаад өөрөө байдаг амар шүү дээ. юм бүх юмд ин гилти байгаадаа олвол тэр чинь яг ингээд чиний яг нэг очин амар өндөр байна л гэж бодох хэрэгтэй хаа. Тэгээ одоо ингээд асуудал нь ч өөрөөс нь болоод сайн сайхан юм ч өөрөөс нь болоод гэж бодож байгаа бол өөрийгөө л бодоод байна шүү дээ. Тийм, өөрийгөө л бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг үндэ хүмүүс нэг боддгоо юм да. Гэтэ зүгээр яг ийм юм хүн болгонд байдаг. Надад ч байдаг. Надад бас байдаг. Тийм. Тэгэхээр зүгээрээ хідүүлээ манаж хийгээд ер нь сурчдیں۔ Тийм. Нэг амар өөрийгөө дандаа өөрийгөө бодоод ахгүй. Тийм. Дэлхий чамайг биш. Тэ. Нарыг тойрдог. Тийм. Энийг бити хүн дээр хүлээж аваарай за. Тийм. Угаасаа бид хоёр яг тийм асуудалтай болохоор яг ойлгож байна. Бүр яг ийм. За. Залуу насндаа мэдэрч болох бүхнийг мэдэр. Сайхантай учир, сайхныг мөрөөд, сайхныг хайрл. Сайхан гэдэг дандаа үзэнж биш. Сайхан гэдэг дандаа гигэн биш. Сайхан гэдгийн утга өөрөө далтаас далт гэдгийг санан мэдэр. Мэдэрч буй зүйлээ мэдрэх зүгээр. Ганцаараа айх зүгээр, ганцаардах зүгээр, гомдох шаналх бүгд зүгээр. Мэдрэмжээ хүлийн зөвшөөрөх хамгийн зүгээр. Yes. Энэ ямар гоё. Санал нийлж байна. За, I started watching porn at age 11 like Billie Eilish. It really makes me up. And I also think porn is a disgrace too. Тийм үү. Чи юу гэж бодож байна? Porn. Бүр амар порно гэдэг шүү дээ. Амар порно. Бүр байж боломгүй бүр яа. Эмхтэн бүр ингээд амар олж байгаа. Яа, тийм порнод бас тэр яаж гоё харагддсан бол гэж бас бодогддээ шин амар хэцүү байдаг л да. Тэрнээс шиг ингээд жоохон эротик секси кинонод секси тийм үү шүү. Тийм бол окей. Яг нэг амьдрал дээр байдаг нэг тийм нэг юм хийгээд идэв шүү дээ. Порно бол яг нэг амьдрал дээр нэг ер нь байхгүй дээ. Байхгүй ч юм шиг нэг тиймэрхүү юм хийгээд амарч санагдаад. Yep. I don't know гэдэг байдаг ч магадгүй. But тэгэл юу ч хитрвэл сонин штэ тий. Амар хитрүүлж үзээд байвал тийм л дээ нэг. Нэг 7 хоногт нэг үзэж явах юм уу гэж. 2-7 хоногт нэг болгочих юм уу? Тэгээ 3-7 хоногт нэг болгоо. Тэгээ сардаа нэг болгоод тэгээд ингээ бүр ингээ хайчих юм байна. Би бол яг жинхэнэ зөндөөл ярьжсэн яг тийм жинхэнэ хүмүүсийн порно үзэл бол огт чаддгүй. Хентай үздэг нам. Тийм. Тэгж зөөлрүүлдэг. Тэгэхгүй яг жинхэнэ хүмүүс одоо тэгээ жинхэнэ юм нэг шар үстэй те нэг. Яа, тэгэл ингээ нүд мүттэй залуу малуул нэг сан шижгийн санагдаад байдаг шүү дээ. Яг надад бол эмхтэн хүнд эсвэл юм болоо да мэдгүй. Нэг үзэхгүй байгаад үзэхгүй тий. Үзэхгүй байгаад үзэхгүйгээр. Гэтэ энэ хүн бол үздэггүй болцсон гэж хэлсэн үү? Үзэж байгаа гэдэг байлаа. It really messed me up. I also think porn is a disgrace too. Үзэхэ болцсон болов уу? За. Тэг яг дургу хэрнээ ингээд бас үзгээд байдаг хүн байж болно шүү дээ. Би нэг зогсоох хэрэгтэй гэдгсэн зогсоочдгүй үзээд байдаг гэж магадгүй тий. Нэг яадаг штэ ингэдэггүй амар нэг юм заримдаа хоорн иддэг штэ тий. Тэнгүүд нэг тарих яг ингээд нэг өөр ажиллаад идэм санагдаад штэ. Тийм үү. Тэг ингээд нэг тийм амар ингээд муухай садар юмнууд бодогдож мадагдаад. Одоо төсөөлөө штэ тийм үнтэй ингээд хийж юм ингээд бод. Тэг ингээд янз бүр юм хийгээд ингээд тэр хоорны ингээд дуусгаж штэ тий. Тэнгүү тэр ингээд төсөөсөн юм бодохоор юу. Тий яг ингээд дуусгдаг тий. What piece of ямар тийм тэр залуу юу за come on. Яг нэг тэгээ бодохоор амар нэттэй яг нэг амар хорнитсан байхдаа ингээд бүр нэг юм. Яг ингээд яг дэжгүй бодоод яг дуусных дараа. Oh yeah. Болох юм байна. Maybe гэж бодсон юм байгаа юу. Бага. Заримдаа ингээд төсөөлөөгүй хүн зүуд мөдөнд орж ирээд. За хин бэ гэж. За. Тэгсэн чинь нөгөө нэг за тэр гэснээс энэ заяа. Анх сонсож байхдаа царай энтрийг мэдэхгүй үе амар хот октод байх багтаа гэсэн чинь жоохон өөр байсан. Гэхдээ харж бовоо саадаг шүү. Баярлаа. Харж бовоо саадагт баярлаа. Йоо, намайг харж хинч саадаг байх гэж бодсон. Ашиггүй. Нэг хүний ч гэсэн нэг садар бодолд нь явж байгаадаа баяртай байна. I really It's an honor. An honor. Яа.
Гэтэ бол. За окей, дахиад нэг. Чи яг одоо яаж гинү те? Чи яг одоо саж гинү те? Болооч. Бол. Над гараа дэш нь гарах гэж. За энэ бас нэг part 1 2-тай зэх. За. Би найзтайгаа ууж байсан юм л да. Тэгээ гэрийн эзэн маань crush. Гэрийн эзэн нь манай crush. Oh my god. За окей. Тэгээ амар согтуу болцсон. Тэгээ crush-ийнхаа өрөөнд байдаг 0-д орсон чинь угаах хувцснууд нь байсан. Тэгээ хамгийн дээр нь нэг юм байсан юм аа. Яана хахаа тэр нь дотор өмд. Окей. Тэгээ би тэр дотор өмдтэй хэдэн минут ширтэлцээд. Тэгээд эцэст нь тэрийг барьж аваад. Окей. Амар чичрээ сандраад тэгээд харж байгаад үнэрлсэн. Окей girl. Энэ эмхтэй юм болов? За аль нь ч байсан. Айгу гой үнэртэй байсан. Тэгэл сэрэл амар хөдлөөд long story short өөрийгөө хангасан байд юм аа. За залуугийн story юм байна. Тийм залуугийн story юм ёо. Зэн үнэхээр бас те. Тэгтээ угаасаа амар гоё үнэртэй байдаг шүү дээ. За. Тийм. За good for you. Маш гоё story байна. Secret-тэй бид хоёртай хуваалцсанд баярлалаа. Маш их баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Үүнээс сургамж бас авлаа. Бандашаа нуужаа. Гэртээ might be masturbating there. Үнэртэй гэдэг ингэчих магадгүй мөн. Окей. Би одоо үерхэж байгаа найз охиндоо хайртай юм шиг санагддаггүй. Удаан байгаадаа л ийм байгаа байх сэтгэлийг нь бодоод ч юм уу салах гэхээр л буцаад нийлчихдэг. Одоо 3 жил болох гэж байна. Үнэндээ цаашдаа яахаач мэдэхгүй байгаад л байна. Хизээч догтлохгүй байх нү миний буруу юм шиг. She's not you're not good for each other тэгвэл. Тийм юм шүү. Тэ наа чин Ууса болохгүй болол юм аа шүү. Тийм болохгүй байна гэж би бас бодож байна. Тэгээд ер нь бол эртхэн салцсан дээр. 3 жил what the fuck man? Амар цаг алдсан билээ шүү. Энэ эртөө хүмүүс амар битсэн байна те. Харин энэ бас эртөөний стори юм шиг байна те. Тэгээ хүүснээ мэддэхгүй байхаас гоё юм аа. Гоё юм аа. Найз охиндоос хайртай юм шиг аа. Тэгээ эмхтэн хүн бас байж болно л та. Тийм эртөө хүмүүс амар гоё бичиж байгаа маш баяртай. Тийм саадаг маад бол мэдээж эртөө хүн бичсэн байх. Тийм эмхтэн хүн саана гэж нэг ярихгүй хаа. Гэж яг. Чи саадаг уу гэж. Нэг саах юм байхгүй юм чаа. За тийм байна. Тэгээд чиний буруу биш баха. Энэ бол зөвөр та хоёр яг тохирохгүй байгаа гэдэг. Тэгээ яг тийм мэдрэмжүүд яг байдаг шүү. Тэгээ наа чин угаасаа мэдрэмж. Угаасаа сална л гэдгийн цондон дохио. Яа. Гэж бодож байна. Гэтэ тийм бид хоёр зөвлөгөө өгөөгүй шүү нэрээ. Тийм бид хоёр амар harsh judgment хийгээд байж магадгүй зүгээр бид хоёр шууд энэ бодлоо. Бид хоёр энэ дотроо л энэ bubble дотроо л ярилцж байгаа шүү. Та зүгээр сонсож байгаа. Өөр хүмүүсийн одоо цагааг ингээд уншаад тэгээд бит хоёр ярилцаад тэгээд би байсан бол гэдэг утгасаа ярьж байгаа шүү. Би байсан бол сална. Яг энэ цагаа бицэн хүнд бол хандаж хэлээв. Тийм би найз охин байсан бол дараа нь одоо ингээд яг салахад амар хэцүү юм шүү дээ тий. Салсныхаа дараа хэдэн жилийн дараа бодоход салсанд баярлна. Яг миний хугацааг өрөөгүүд баярлаа гэж бодох байхаа. Зүгээр цагийг өрөөгүүдээ. Үерхчиххийг хэр хүсэхгүй байнга чат бичээд уулзъя гэд байвал лайтаа санагдаад тэгснээ байхгүй болохоор нь сайн ч юм шиг тэгснээ хөдөлсөн ч догтлохгүй байгааг бодвол зүгээр өөдөлт байх л та тий мэдхгүй яах ч ёстой юм. Бүр болий сайн биш юм байна гэж хэлэх гэхээр ерөөсөө болж өгөхгүй гинэ. Тэна зөрөгтэй бай. Гэж жоохон зөрөгтэй байгаа тэгээд ер нь үерхэд үз гэж чи бодож байна. Уг сайнны залуу юм шүү. Сайнны энэ догтлох. Үгүй өргөжлөл юм уу? Тийм. Миний буруу юм шиг зүгээр нэг тийм шууд үргэлжлэе. Хэрвс. Үгүй наа чин зүгээр өөр confession юм шиг байна. Зүгээр нэг тийм шууд үргэлжчихье гэж эхэлж байгаа юм шүү. Oh damn. За хэрэг энэ чинь үерхээгүй хүний тухай байгаас тээ. Энд чинь 3 жил үргэлжсэн хүний тухай. Энэ болохоор ингээд нэг тийм хүн байдаг шүү дээ, тий. Дандаа ингээд бэлэн байж идэг хүн. Тэгээ өөрөө нэг амар сайн биш. Би тэгэж ойлголоо. Чи юу гэж ойлгосон юм? Хөдлөлтсөн ч догтлохгүй гэдэг тэгэл догтлохгүй бол. Тий наа чин яг би бас яг тэгжсэн. Ганцаардлын л үрдүн. Яг ганцаараа болчих гээд байгаа юм шиг санагдаад ингээд чи яг цапаас болгоод байлгаад яг чам таалагддаггүй биш хувь хүн нь таалагддаг байх гэж би бодож байна. Хувь хүн нь яг ингээд таалагддаг. Тэгээ үрсэн ч болно гэж санаанд нь багтаад байгаа. Үрэх юм бол гоё шаан. Гэтэ чи ингээд юу яахгүй дурлахгүй байгаа гэх юм уу? Oh my god. Тэгэл чи энийг ямар тайлбарлаж байгаа? It happened to me. Girl. Тэгэл
Тийм болохоор чи яг запас болгоод байж байгаа. Чи ингээ ямар нэгэн хүн хэрэгтэй болонгууд бичгээд бэлэн бичдэг хүн ингээ байж байгаа болохоор чамайг ганцаардах үед чинь хань болдог болохоор ингээл тэгэхээр чамд энэ хүн таалагддаг чи энэ хүнд ингээ сайхан сэтгэлдээ үлдээ гэж бодож байгаа бол шууд болцсон дээр гэж би бодож байна. Би тэх байсан. Хай би одоо 12 дугаар ангид орох юм аа. Ангидаа нэлийн дээгүүр ордог гайгүй сурдаг чи яшээс айгаад ээж минь бас гадаад сур эсвэл улсын их сургуульд л орно шүү гэд өөрөө ч гэсэн үнэхээр санаа зовоод муу оноо аваад хөсөн сургуультай мэрэгчлээ яваад чадахгүй бол яана гэж боцоор зуныг өнгөрөөлөө. Мэдээж хичээлээ сайн хийгээд хичээгч гэсэн сэтгэл санаагаа яаж бэлтгэх вэ? Яшээ нэлийн гайгүй өгч байж л хүссэн ангидаа орох гээд төгсөх анги юм аа одоо яа гинэ. Яшүү. Яш гайгүй. Яг ингээд дараа нь эргээд харахаар гайгүй юм билээ. Нар big deal ч юм шиг. Тий. Гэтэ яг хоёлаа нөгөө хүссэн сургуультай хүссэн ангидаа орцсон учраас бас өөр өнцгөөс ороогүй хүмүүсийг байдаг л та. Гэтэ бас тэр хүмүүс зүгээр л байх шиг байдаг шít. Тий. Одоо харахны зүгээр л ах шиг байл шít. Тий. Гэтэ сайн бэлдээл. Тэгээд нөгөө сандарч ийна гэдэг чинь кэрлж ийна. Чам чухал байна гэсэн үг тий. Тийм байна. Сэтгэл санаа. Тэг яг энэ нэг бол угаасаа бүгд туулд юм дөө. Бүгд л туулж байгаа. Чи ганцаараа бас биш. Чамтай адилхан бас зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээл сайхан бэлдэж байгаа л тэгээл сайхан сэтгэл санаагаа дэмжиж байгаа л тэгээл зөрөгтэй яваал орох хэрэгтэй. Тийм тэг хүссэн сургуультай хүссэн ангид орж чадаагүй байлааж ин бол амьдралын төгсгөл биш те. Боломжууд өргөлж гарна. Тэгээд хэрвээ Монгол сургуульд тэнцэхгүй бол би шууд гадаад руу apply хийгээд үз гэдэг ч юм уу. Өөр боломжууд дандаа гарч ирдэг баха. Гадаад явах чинь бол яаш өгстэй байт юм уу? Үгүй хаа. Үгүй бах тий. Тэггүй. Гэтэ нөгөө гадаадын SAT хичээлүүнийг тиймэрхүү юм өгдөг гэж магадгүй. Тэрнийгээ судлаарай. Тэр дохио байж магадгүй штэ. За чи Монгол сурахсгүй юм байна. Гэл гадаад руу шууд apply хийгээд жилийн төлөө авсан ч юу зүгээр юм билий гэж би бодож байгаа бас. Нэг жил бол амар хурдан өнгөрнө. Тэг бодол одоо 16 7-тай төгсөж байгаа илүү дээ. 6-тай сургуульд ороод 18-тай төгсөж байгаа юм уу? 18-тай төгсөхөд 19-т их сургуульд орно шүү дээ. Болно шүү дээ. Тий. Би 19-т их сургуульд орчихсон шүү. Тий. Дөнгөөр чи чаднаа. Төгсөх ангимаа одоо яг найзуудтайгаа ангалцаад хамт байх цаг уу эсвэл хичээлдээ шамдах цаг уу яг алийг сонгох мэддэггүй. Яг төгсөж байгаа үеийнхээ сэтгхүүгээр бодохоор яг хичээлэл хийжсэн санагдах юм би. Би яг хичээлэд дэжүү хийжсэн. Тэгтээ хажуугаар нь бас амжилттай юм аа. Тийм. Тэгтээ ингээд нэгэн рүү нь фул ороод хэрэггүй байна. Фул ороход. Яг ангалзах үедээ ангалцаад. Хичээлэл хийх үедээ хийгээд. Чи чаднаа зүгээрээ. Тэгээ эргээ харахаар амар инээдтэй нэг чухал юм биш юм аа. It's okay. За одоо энийг үчиж. За. Нэг удаа үерхдэг охиныдоо очиод оройн юу яачаад өглөө нь сэрээд хоолндоо идчихэд байж байтал гид сэвүүрэхэд 0-д нь орж баас юм аа. Тэгээд усаа татах гэтэл баас доош явдаг. Shit. Би бүр хэд татаад явдаг. Яаж анх удаа юу яачаад баасаа энд нь үлдээгээд явдаг. Яаж анх удаа юу яачаад те яг газ гараад цүнхнээс уут аваад Oh my god. Яа. Юу баасаа уутаараа аваад. Дахиад нэг уутан тийгээ цүнхлээд гаргаж хайж билээ. Яа, энийг хинт чилээгүй энд л хийчихээ. Тэгээ ус сууг эдрэн усныхаа даралт эдрийн сайжруулмаар юм бэлээ. Буйр апл усны даралтыг харж байгаад авсан гэж. Яа. Бэр авсан байхгүй. So he's like all that shit. Нас бид хүрсэн байна л та гэдэг. Damn respect. Юу яачаад анхныхаа удаа юу яасан гэснээр өглөө нь баасаа уудан дотор хийгээш. Тэгэхээр ингээд яаж баасаа авсан болж таарах уу? Ингээ гартаа ингээ уутаа уруулж агаад. Тэний жоохон бэли шиг болгож байгаа. Ингэж авангуудаа тэгээд нойтон байгаа штэ тий. Дэг ингээ гож их л хатуу баас байна да. Чацгаа алдсан бол яах вэ? Шүүрдэж. Damn.
Respect. Энэ бол амар болоо. Залуу минь. Тэгээ охин мдэггүй л ахaltaа. Чи яасан бол яах вэ? Бааса үлдээх үү гэж. Би өөрийнхөө solution-ыг дараа нь хэлэх үү? Би нөгөө нэг хувь мөн авч. Yes, би ч гэсэн даралтыг өөрөө үүсгэн хувь дүүрэн яаж байгаа. Усаа цаашаа явцдаг байхгүй юу? Фүү ингээл амар сайн хувингаар яаж байгаа. Тэгэл ингээд би нөгөө нэг манайх нөгөө дандаа бүглэрдэг байсан юм уу? Тэгээд ер нь бол айгу том юм гаргадаг л байсан. Бүглэрдэг л байсан. Тэгээд усаар даралт үүсгэж байгаа л ингээл явуулсан да. Тийм. Гэтэ залуу минь чи чаджээ. Үнэхээр чадчихээ гайхамшигтай. Гайхамшигтай. За одоо уншаагүй захианууд руу оръё. За. Би сая уншсан байсан юм аа саяны захиануудыг. За би унших уу? Чи яг чам сюрприз болмоор юм байна уу? Найзуудаас нууцаар X-ийн чатанд хариу өгсөн. So cute. Намаа happiness machine гинэ. Баярлалаа. Ой юу чи шууд ороод яваад байгаа юм уу? Үгүй би уншчихсанаа хараадах дахиад. I kissed a girl and I liked it гинэ. Чи сая синдер миндер гэсэн юм байсан бэ? Тийм нэг хүүхэн Sender you are my happiness machine. I fucking love you so much. Тийм. Love you guys both гинэ. Баярлалаа. Thank you. Yo, stop leaving me unread гинэ. Чи хэнийг синдэд байгаа юм бэ номыг? Би биш хаа. Би нэг синддэггүй шүү дээ. Би бас нэг синддэггүй шүү дээ. Хөөрхөн найз залуудаа болмаар байна. Мөнжи доогор зураас бэ. DM me гинэ. Номыг чи сайн болоод удаж гинөө би эмхтэй. Би чи ганадуу номыг тайртай гинэ. Гадаадд сурдаг ямалтаа сэтгэл санаа тогтворгүй юу ч хийх хүсэлгүй болоод хичээлдээ явуулахад 7 хончлоо гэрийнхэнтэй бүгд нь худлаа яриад л яах вэ залах уу заваа арчаагүй нав шиг өөргөө мэдэрч байна. Түгээрээ бүх зүйл сайхан болно. Өөрийгөө бити тгийж зовоо. За чи ихнээс нь ингээд юу яагаад уншиж. За чи сонсох бас ямар байх нь үзээрэй заяа. Хүнтэй үерхэд жил болж байгаа хэрнээ X-ээ санаа чатаа гүйлгүүлж уншиж байгаад унтсан чинь зүүдэлд сэрээд айгүй их баярлаа санаад байсан гинэ. Яах вэ? So sad. Начвал асуудал та. Мартах хэрэгтэй хаа. Чи мартаж чадчихна уу? Ер нь бол багаар ингэ мартчихсан уу? Мартан гэж баг байхгүй юм шиг санагдсан шүү дээ. Одоо яг би бол сандгүй одоо санаа л идэв. Гэтэ 7 жил штэ 6 жил тийм хурдан мартахгүй хаа. Тэг них мартах гэж ингээл хичээхэж болцсон. Аяанда тэгээд гайг болчих واخ гээл. Одоо тэгээд санангууд санжин да гэж бодчихвол тэгэл байж байгаа ш. Нөгөө мэдэр гэдэг шиг. Тэрийг мэдэрчээл. Тэгээд санснасаа болоод тэнийг юм хийхгүй байхыг л хичээж байгаа. Гэх юм уу? Өөрсдийнхөө хүмүүсээс нуун авдаг хэлхийг хүсдэггүй эсвэл айдаг нууцаасаа багахан ярвал цэг өргөжлөл байгаа юм байна. Багада нууж байсан хамгийн том нууц маань masturbation байлаа гинэ. За зэвэл юм байсан юм байна. Like how old were you? Багада хүлнийхөө илүү жоохон махыг зажилж идчихсэн гинэ. Oh my god. Okay. Good to know. За. Улаан ногоон цагаан байж болох амар бас хамгийн ихний сонсогч нарын нэг бараг хамт том болж ин даа гинэ. Гэхдээ би 4 ширхэг стикер л авч исэн. Мөнгө явуулж исэн. Сайд би мерч авмаар байсан ч дандаа мөнгөгүй. Одоо тогтцсон гадагшаа бэлжиж байгаа бас мөнгөгүй. Амар их мөнгө их олоод ирэхээр ачийг нь хариулнаа гинэ. За ёо псти тэрэн санаа зовоорой. No worries. Тийм зүгээр илүү мөнгөтэй хүн л юм аваарай. Тийм их амар ингээд заавал merch sticker нэ тэр аав гэж байгаа юм биш. Авсан хүмүүстээ маш их баярлалаа. Бид хоёрт амар том дэмжлэг болж байгаа.
Гэхдээ зүгээр үзэж байгаа чинь дэмжлэг шүү. Guys, mice. Negative Mongolians-тэй нэг эпизод хийхгүй юм уу? No. Маа найз эмэгтэй, би ч эмэгтэй. Гэхдээ найз маань bisexual, би straight. Сайнаас найз маань girlfriend болвоо. Юу гэсэн үг? Өөрхөн girlfriend болчих юм уу те? За. Тийм шиг байна. За. 90 эмээс илүү 2 им хурдан татнасдаг юм байна гэдгийг нүдэрээ харж байна. Эсвэл өөр найзханд болсон юм болов уу? Тийм юм шиг байна. За. Салаасай л гэж хүсэж юм даа гинэ. Тийм байна. Одоо найз нь эмэгтэй. Тэгээд найз нь бас эмэгтэй. Гэтэ өөрөө бас straight. Тийм. Найзаа хармалж байгаа юм байна. Найзаа хармлаад нь штэ. Тийм байна. I see. Хоёр адилхан хүсний хоёр хүн бол амар хурдан дотносох бах тийх бах тий. Nothing to hide. There's no surprise. Тий. Бас сонирхолтой өнцөг байна. 3 дахь найз, 3 охины 3 дахь найз. Энэ асуудлыг үнэхээр мэдэхгүй юм байна. Тэгээд ер нь бол салд юм дөө гэчихэд. Бүгд сална. Бикхэжигийн хэлдгээр. Дэлхийг солир ирж мөргөөд бүгд сайхан үхээд их дэлхийн санааг амраахасаа гэж хүсдэг гинэ. Yeah, me too. Би бас дэлхий сүнчээсэй л гэж боддог. Олон жил найзсан найз минь саяхан girlfriendтэй болоод бид хоёрын гол томоо хан босгочихсон юм шиг байх боллоо. Хурдан салаасай л гэж хүсэж байна. Яг адилхан асуудалтай юм байна. Эрэгтэй найз нь найз хүнтэй болсон гэсэн үг үү? Ямар юм бол? Энэ саяны хүн юм шиг байна. Саяны хүн дахиж битсэн бололтой. Найз маань эсвэл яг адилхан асуудалтай юм байна. Найз маань lesbian, bi straight зүгээр л girlfriend нь найзыгаа алдсан юм шиг хэцүү байна. Би ч муу найз юм да. Гинэ. Гурлаа эмхтэй. Яг адилхан асуудал эсвэл саяны охин дахиж битсэн байна. Монголч ямар олон лесбичүүд вэ? Манай Монголын гейүүд олон болох болтугай. Би сайн найзынхаа краш сайн болоод тэр ахыг тэгээд инстаграмаар дагдаг. Амар буруутай юм шиг санагдаад байна. No, it's okay. Зүгээр. Краш л юм чинь дээ. Тэгээ зүгээр л инстаграмаар дагаж байгаа юм шиг зүгээр шүү дээ. 10 жилийнхаа багштай унтчихсан гинэ. Гоё ихч байлээ гинэ. What? Oh my fucking god. Чи 11-р 12-р анги байсан гэж найдаж байна. Тэрнээс баг битээ байгаасэ гэж найдаж байна. Үгүй 10 жилээ төгсчөөд унтсан юм шүү. Бас байж болно. Тийм. 10 жилдээ биш. Тэгвэл ер нь хоёлаа адалт үедтэй ямар хамаа байна. Гэтэ weird. Жохон weird. Гэтэ good for you. Гэхдээ 18 та хүнтэй яг залуухан багш байж бас болно л доо. За залуухан гэхэд хоёулаа хоёулаа шиг настай хүн байгаа. Их сургуулаад өнгө төгсөө багш болсон бэ гэж бодъё. Тэгвэл хиттэй ах уу? 3 4. За 4. 25 18. Яа 5 7 насны зэрэг. Чи 18 та үед л Тэрнээс жоохон бол багшаал бас юу вэ шүү. Тэм бас fun. Найз залуудаа хэрхэн секс хүсэж байгаагаа хэлэх үү? Сексийн өгчөөч. Oh my god. Чи нэг зөвлөгөө өгдөг ш. Ихтэй хүмүүс байгаль хүсдэг юм уу гэж. Цаа чи хүсчил байгаа чи зүгээр дээр нь гарчих гэж. Тэгэхээр шууд босоод ирэндээ гэж. За тийм ээ гэж. За окей. 5 гинэ. Oh my fucking god. 5 part 2 3 4 5 1. За энэ урт юм байна. За. Би хүнтэй үерхэж үзээгүй л дээ. Тэгээд одоогийн үерхэл маань анхных минь. Найзын найз гэж анх танилцж байсан. Бүр царайг нь ч хараагүй чаталж байлаа. Ааш зан humor нь таалагддаг, шулуухан тодорхойч их гомдомхой төрлийн залуу. Надаас 2 ахч, ах биш яг л үеийнх юм шиг ярилцаж чаддаг.
Би биенээ сайн ойлгодог санагддаг. Гэхдээ тэр ерөнхийдөө зожиг маркийн. Гадуур болзонд явъя, уулзъя, чамтай уулзмаар байна, хүрээд ирж болох уу гэхээр ямар нэг шатдаг тоочж зүгтаадаг. Ихэнхдээ би тэдний гэрийн гадаа очиж байж л нэг уулздаг гэхүүдээ. Тэгээ цаашдбал жижиг зүйлс дээр их мэдрэмжгүй байдаг. Хэлсэнчлэн би царайг нь хараагүй байхдаа чаталж эхэлсэн болохоор гадаад үзэмж гихгүйгээр сайн болчихсон учраас үерхэл эхлээд уулзаж эхлэхэд жоохон голсон л доо. Мөн өөртөө итгэлгүй байгаа байдал зэрэг нь сүүлийн үеүүдэд үнэхэрийн залхмаар ядаргаатай санагдаж эхэлсэн. Тэгээ түүнтэй хамт баймаар байгаа ч гэсэн ийм мэд жижиг үйлдэлүүд нь намайг түүнээс түлхэх боллоо. Чи ийм байна гэж шууд хэлчихвэл гомдохоор төрлийн хүн болохоор яах ёстойгоо сайн ойлгож өгөхгүй л байна. Салъя гэж бодсон л доо. Гэхдээ хэрхэн хэлэхээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч шалтгааллах том асуудал гараагүй учраас юу гэхээ ч мэдэхгүй юм. Таалагдахгүй хэцүү байвал эртхэн болсон дээр үү? Эсвэл эвтэйхэн хэлж асуудлаа шийдсэн дээр үү? Even if you talk about his behavior, it will still not be able to change his appearance, you know. Help sisters гинэ. Зүгээр хэлчихвэл яа тий. Чи ийм байна, тийм байна гэдэг үү? Чи ийм байна, тийм байна биш ээ. Зүгээр хэр удаан үргэж байгаа нь тодорхойгүй юм байна те. Тийм. Зүгээр л ер нь тэгэл окей хоёлаа нэг амар гоё бүтэхгүй юм шиг байна уу? За бэлээ дүү гэл хэлчихгүй. Тийм анхны чинь үргэл болохоор яг ингээд анхны салалт гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр анхны салалт амар хэцүү байх байхаа угаасаа яаж хэлэхээ мэдэхгүй гомдоочихгүй энэ тэрэ гэж бодож байгаа нь аргагүй. Гэтэ ихнийх амар ер нь бол хин хинийхээ хугацааг бити аваа. Аха. Тэгээд тэр хүн энийг яг чи салсны дараа амар ойлгох байх гэж би бодож байна. Гэтэ ингээ гоё ярилцаад гоёор бас хэлээд те. Тэгээд би чамд ингээ үнэхээр чи надад таалагддаг ингээ тим зан чанар чинь гоё шүү. Яа гоё шүү. Эхлээд тэрнийг хэлэн цаа. Эхлээд гоё шүү чи тим шүү гэдэг эхлээд хэлнэ. Тэгээд bad news. Гэтээ одоо ингээд иймэрхүү хэлэхгүй байсан ч бас болно шүү дээ яг үүндээ. Гэтээ зүгээр I don't feel it man тий. Хоёлаа ингээд нэг тохирохгүй юм шиг байна уу. За балий дөө гэл. Тийм тэгээ бити ингээ ягаарэ. Чамд өөр гоё охин үргэлж байх болно. Чи яг өөртөө таарсан өөрийнхөө хүнийг заавал олох болно. Хоёлаа тохирохгүй байна аль гэлтгийч. Тийм тэгээд тэгчгүй юу гэж би амар салж үтсэн. Чи бас яг ихтэй сал үтсэн штэ үтсэн байх гэж би бодож байна. Нэг удаа. It was That's a beer байна. Тийм тэгэхээр эргээд зүгээр бодоход яг салах үеэр амар хэцүү байна. Тэгээ чамд гомдно угаасаа. Гомдно, чамд ч хэцүү байна. Бүх тэр сэтгэл мэдрэмжүүд байх боловч зүгээр яг эргээд харахаар зүр шийдвэр гаргацсан байд юм аа. Чиний мэдэрж байгаа одоо мэдрэмж чинь яг л valid те. Тэгээд 2 жилийн дараа, магадгүй 2 сарын дараа окей, яг зөв шийдвэр. Тэр найз залуу ч гэсэн тэгж бодно. Таарахгүй байгаа хгүй юу ер нь бол. Чи ингээ гадуур уулзмаар байгаа, тэрий чинь чиний төлөө хийж чадахгүй байгаа бол хизээж хийдэг болохгүй. Зүгээр take it from me. Заяа хизээж хүн өөрчлөгдөхгүй байх. Өөрчлөгддөггүй юм шиг санагдсан миний туршлагаар. Гэтэ тэр хүнд яг тохирох гэртээ хангаут хийх дуртай тийм хүн байдаг хгүй юу бас яг. Тэгээ хин нь илүү их золиос гаргаж ийн бодоорой. Тэгэхээр цаг алдаад яах вэ? Өөр зөндөө хүмүүс байгаа. Найзынхаа ангийнхны ачаар зөндөө гоё байсан. Би жоохон сонио уншчихлаа. За. Найзынхаа ангийнхны ачаар зөндөө гоё байсан. Бас хин нэгэн хүнтэй танилцсан хамгийн энэ яг юмны өргөжлөл юм шиг байна. За. Доороос эхлэх хэрэгтэй хаа. Харин тийм юм байна. За. 4 удаа хүнтэй үерхэж байсан нэг хүнд нь чин сэтгэлээсээ хайртай гинэ. Oh, it happens. Тэр хүнтэйгээ одоо байхгүй байгаа юм шиг байна тий. Yeah, sad. Гэтэ ер нь бол хайр бол дахиж дандаа ирдэг байх гэж би боддгоо. За, Солонгост сурдаг. Саяны амралтаараа Монгол яваад ирсэн. Тэрнээс өмнө
айл дээр үеэс эхлэхээс нь их л сонссон та хоёртой зөндөө хайртай. Тэгээд Монголдо очсон гоё байсан, гэртээ сайхан амарсан, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг мөчүүд үнэхээр үнэтэй сайхан байсан. Ялангуяа явснаасаа хойш баг дүүтэйгээ анх удаа амьдаар уулзаад гоё байсан. Нэг гомдолтой юм нь найз маань ирж уулзъя гэд байсан хэрнээ очсон чинь бараг мартцсан. Хамгийн гомдмоор юм байсан. Багаасаа найзлсан найз минь хаана явж илаа. Ингээд уншигдчихаараа ингээд амар юу юм бэ наа. Sorry guys. Тэгээд гэхдээ сод хамт байдаг найзтайгаа уулзж байгаа санаандгүй дарханд ангийнхантай таарад танилцаад гомдох сэтгэлээ нөхсөн. Ягаад гэвэл манай ангийнхан гэж бас хідэн сонин нөхдүүд нийлдэггүй. Хаана явж илаа. Найзынхаа ангийнхны ачаар зөндөө гоё байсан. Бас хин нэгэн хүнтэй танилцсан хамгийн гоё байсан. Хүн тэгээд удаан найзлсандаа гол нь биш, гаргаж байгаа хандлага, сэтгэл нь ямар чухал гэдгийг ойлгоод ирсэн гинэ. Oh my god. That is so true. Тэг яг найзууд, яг жинхэнэ найзууд бол хичнээн жилийн дараа уулзсан бүр маш хурдан сэргийдэг юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд тэр сүүлийн парт яг нүуник хандлага сэтгэл нь яг байхгүй бол тэгэл дуст юм шүү. Oh sad human beings around the world. What else? За дуусчлаа. Би уншснуудаас нь бас харж унших юм байвал. Тэг. Ямарчсан ингээд confessions буюу гоё юм өөртөө тохиолжсэн сонин садан нууцуудаасаа бид нартай хуваалцсанд баярлалаа. Тэгээд захаа бицэн хүмүүс маань ч гэсэн бас өөрснийхөө захааг бит хоёроо уншуулсныг харсан бах. Тийм сонсон байх тий. 4-5 жилийн өмнөх анхны хайраа одоо ч бодож дурсаж санаж хальж явдаг. Столктох аргагүй private хүн байдаг юм. Холбоо байрах гээд үзэхүү яах уу? Excel бол Excel байдаг гэдэг дими юу? Move on хийх үү гинэ. Хэцүү ч гэсэн move on л хийдэ. Тэг move on хоо. Move ихтэй яах вэ ингээд бас тэр хүн чинь яг хүн салсан л бол ер нь тэгэл шалтгаантай болоод салаа байлгүй дээ тий гэж бас боддөө шүү дээ. Тэр шалтгаанаа эргээд сана. Ой, яагаад анх салснаа сана. Чи тэр үедээ ингээ буцаж санаад тэр хүндээ окей зөв шийдвэр гаргасан байна гэж зөвлөгөө өгөх бол зөвл үйлдэл хийсэн гэсэн үг. гэж би бодож байна. Найзуудтай шалтгаан хэлээд гэртээ байдаг гинэ. So introvert. Introvert хүн байна. Найз андаасаа салаад буцаад нийснээс хойш өмнө нь авдаг байсан мэдрэмжүүдийг ахаа багаар болоод байгаа юм шиг санагдаад энэ гэхдээ уулзаагүй удснаасаа болооч байж магадгүй л дээ. Хичээл орохоор ярилцъя гэж бодож байгаа ч гэсэн өөрөө ярддаг төрлийн хүн биш болохоор тоглоом хийгээл өнгөрчих байх гэж бодоод тэгээд яах учраа олохгүй хэцүү байна уу. Нэг бол оюут, нэг бол 10 жилийн хүүхэд байна тий. Дахиад зөндөө залуу байгаа. Ямар энийг ойрлч хэлнэ шүү. Тийм бити нэг юмн дээр хөглөрөөд бай. Зүгээр бүр өчнөө юм байгаа гэж. Яг юм ярьдгүү ингээд тоглоом болоод өнгөрөөждөг хүмүүс байдаг л та. Наа чин том болоогүй байна. Тийм том. Oh my god, тийм бэ тий. Тэгэл зүгээр. Бүр нэг хог нэгээр юу лээ. Ямар юм мунцсан биш гэдэг лээ. Юу мунцсан биш гэдэг лээ? Усан загас байдаг шиг энэ төр гэнэ тийм үг гэдэг юм да. Бэж тийм мэдгүй маяг. Бити мэдгүй юм аа яа.
гэдэг стикер. Яшаа тэгээд. За тэгье. За. За одоо ингээл ерөөхдөө бол дууссан юм шиг байна. Тэгээд таны захиа уншигтаагүй бол дахиад бичээд үзээрэй гэхгүй. Энэ дотор ингээд хаа нэгтэй харин тийм айгу хэцүү ингээд нэг олддгүй юм байна тий. Сайн байцгаана уу? Би гэрээхнээсээ нууцаар шивэстэй гинэ. Номигийн найз залуугаас салсан шалтгаан араар тавилт байсан уу? Үгүй. Би хараа үгүй гэж. Би харин ингээд бас найз залуугаа жоохон X найз залуугаа буруу сэтгэл үлдээсэн байх вэ гэж бас их бодоод агаад байгаа л та. Манайхан зүгээр ер нь бол маш сайн хүн. Зүр түрүүний одоо захиануудыг зүгээр л бид хоёр тохирохгүй л байсан юм байлээ. Тэрийг нь би жоохон оройтож мэдсэн юм шиг л санагддаг. Одоо ингээд бодохоор. Тэгээ би айгүй их компромайс хийцэн. Өөрийгөө би яг жоохон тааруулаад сурцсан. Тэгээ тэр хүнд тааруулаад тэгээд би жоохон байсан. Тэгээ амар хайртай байсан учраас тэр хүнд ингээд өөрийгөө уг хүнээ жоохон ингээд shift хийгээд тэр хүнд ингээд их тааруулдаг байсан. Тэгэхээр тэр хүний буруу ерөөсөө биш гэж би бодож байна. Тэр хүн намайг маш их халамжилдаг, маш их хайрладаг. Тэгээ бид хоёрт гоё юм бүр айгүй их байсан. Гэтэ зүгээр яг болохгүй байгаа юмнууд нь илүү олон байсан гэх юм уу. Тэгээ тэр нь нөгөө хайрандаа дарагдаад амар хайртай. Тэгээ маш мундаг хүн, айгүй гоё хүн. Тэгээ тэрнээсээ болоод ингээд би салж чадахгүй. Зүгээр би яачи. Би ингээ өөрийнхөө энэ хэсгийг золиослчих. Би өөрийнхөө ийм дуртай юмаа зүгээр ингээ болчих. Нэг тийм чухал биш. Энэ хүнтэй байх нь илүү чухал гэдэг хайр нь ингээ амар давмгай. Тэгээ би харамсдаггүй огт. Гэхдээ сүүл рүүгээ ингээд би өөрийгөө нэг тавиад би ийм хүн шүү. Миний ийм сонирхлуудыг ингээ ягаараа гэдэгэнгүүд яг нийлж өгөхгүй ойлгохтой. Тэнгүү тэрэнд нь жоохон гомдоол. Тэгээ одоо бодохоор яг салсан нь бол зүг байсан. Гэхдээ нэг тийм юу яагаал амар тийм муухай шалтгаанаар ерөөсөө салаагүй. Зүгээр л тохирох. Одоо хайр нь ч гэсэн байгаа л гэсэн. Тэр хүн ч гэсэн надад хайртай хэвээрээ болов гэж би зүгээр тааж байгаа. Ингээд хоёр хүн ингээд салдсан штэ. Ингээд хүмүүс юм амар салж л юм л та. Тийм тэр ингээд хоёр хүн ингээд салахаар яг хайр нь хайчдаг вэ? Далд хийчдэг. Харин хоёулаа тэр хайраа ингээд дотроо ингээд хадгалаад тэгэл явчихдаг бах тий. Би өс тэгж бодож байна. Тэр хайр нь хизээч ингээд алга болохгүй хаа. Алга болохгүй бах тий. Яа ямар тэнэг юм бэ. Яг ингээд нэгэнд хайрлсан бүр ингээд амар гомдоогоод бүр ингээд муухай салвал өөрөж магадгүй тий. Тэгээд амар муухай салсан бол тэр хайр нь бараа ингээд үзий ядал shattered болоод гэл бүр ингээд бах л та. Гомдолт үзий ядалт болоод дуусна. Зүгээр ингээд одоо чинь та хоёр бол ингээд за окей гэд ингээд явсан болвол тэр хайр нэг ингээд байж авах тий. Тийм би бол үр байх гэж бодож байгаа. Гэтэ тэглээгээд би өөр хүнийг хайрлаж чадахгүй гэсэн үг ерөөсөө биш. Тийм. So it's very interesting. Амар санагдаад байгаа байхгүй юу? За good. Гоён. Энэ бас нэг юм нэг захиа байна. Эрхэн баяа. Йоо ягаад юм хөлтөөд хүмүүс юм бэ? Хахаа тэнийг чин жоо гисээч. Хин нэ? Эрхэн баяраа гинэ. Оо манай эрхэн мэ юу? Анара битсэн болов? Энэ нэг амар захиа ярьсан. So scary. Нэг гудамжны архичинг алчвал араас нь хин нэхин гэж бодоод шүн нэг архичныг олоод нуруур нь 2 удаа дүрээд зүгтэж байсан. 7 буудлын хогийн цэг дээр. If this is true, stop listening to our podcast гэж бодлоо. Үнэн болов уу чи юу гэж бодож байна? I don't think it's true. Бүр амар дүрээгүй бол биш бах. Зүгээр жоохон зодсон байж магадгүй бах. Бүр яг зүгээр би бол тхийг хүсэж байгаа юм шиг санагдчихлаа. Хүсэж байгаа юм шиг хүн. Тэгсэн ч гэсэн амар шүү. Түрүү нэг захиа байсан шүү дээ. Аавда хүчндүүлж ин гэж зүүдэлсэн. Йоо. Dark shit. Dark биш үү манайхан dark байна.
Биний нууц эпизод 1-ээс хэлж бүгднийг сонсноо сонсогч байна. Би ихтэй хөөрхөн зүгээр л хэлмээр байсан 27 доо Gemini interior designer нөхөртөө маш их хайртай нэг эмэгтэй байна. Сүүлийн үед хүүхдтэй болохыг хүсэж байгаа ч одоохондоо болохгүй байгаа. Гэхдээ хичээсээр байх болно. Хайртай шүү хоёроо гэсэн. Хичээсээр байгаарай чи чаднаа хүүхдтэй болно гэдэгт итгэлтэй байна. Нэр гисээ итгэлтэй байна. Түүнийг тийм тохироонд бүрдэхгүй байж байгаад яг бүрдчихдэг штэ заримдаа тий. Keep going. Баярлалаа сонсдогт. Өөртөө анхаарах тусам өөртөө итгэлгүй болоод байхын нүрээ будаал арай дээр болох гэж хичээхээр улам л өөртөө гутраал өмнө нүрэж боддгоо үсээ задгаа тавьдаггүй хувцсандаа ч анхаардаггүй байхдаа хамгийн өөртөө итгэлтэй юу ч тооддгүй байжээ. Мэдгүй өөртөө итгэлтэй болох тал дээр бас хэцүү. Тэгээд өөртөө итгэлтэй болох яг бүр гаднах төрхөөс биш л юм байлээ л дээ тий. Тэр бол чиний дотроос ч л гарч байгаа зүйл. Чи нөгөө нэг ядаа тэр өсөө заагаа тавьдаг нэг юм хувцсалдгүй байхдаа өөртөө итгэлтэй л хийсэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь яг гадна үзэмж биш байгаад байгаа юм л да. Синдэр над руу амар хөөрхөн байсгээд нэг тийм нэг inspirational TED Talk явуулна. TED Talk явуулна. Гоо дайлын подкастуудыг явуулна. TikTok-ууд явуулна. Тэгээд Instagram quotes явуулна. Тэгээ би ямар ч хариу алинд нь ч өгдөг. Зүгээр лайк дарчдээ чи тэгээд тэнийг сонсд юм уу шүү дээ. Би гоо дайлын юг ихлүүлсэн. Гэтэ амар их юм байт юм бэл шүү дээ. Амар их юм байдаг. Альнаасаа эхлэхээ ерөөсөө мэдгүй гарчгууд нь бүр амар гарчгуудтай. Deep shit baby. Тэг ингээд нэгийг сонсож байгаад унтцсан байл. Манай их ч гоё ярьдээ шүү. Манай амгалан багш. Тэгээ айж майхаараа хажуудад тавиад унтчмаар санагдсан. Ингээд нэг тайвшраад тий. Та ч гэсэн бас сонсоорой манай Годал подкастыг. Годал подкаст энэ ч орлоо тэрхинс. Тэгээ чи нэг яриач. Яг сонирхолтой санагцсан. Тэгээ би амар тийм self одоо нэг тийм awareness help юм сонсож чаддгүй маа. Яагаад ч юм нэг л би харин сүүлийн үед амар тийм сонсдог болцсон билээ. Тийм. Ерөн Годалаас хойш л баг тийм болцсон баг. Тэрнээс өмнө бол баг нэг юм сонсдог байсан шүү дээ. Тэгээд Годалын сурлан суснаас хойш ерөн жоохон нэг тийм юм сонсох туртай болсон ч юм шиг санагцсан. Тэрнээсээ гоё чи сонсож байгаа юмнуудаасаа гоё подкастн дээр гоё ярьж байгаа ч. Тэгээ яг ингэ толгоонд оролт өгөхгүй юу? Сонсоод ойлгохгүй. Гэсэн яг дараа нь ингээд яг үнэхээр ярих гэхээр яг юу л тэгээд үргээд ярьж чаддгүй маа. Тэгээ миний яг энэ нөө нэг хилний л бэрхшээл ах л та. Бэрхшээл гэж. Гэхдээ яг өөрөө яг илэрхийл нөө нэг тийм нэг хилний юу гооч юм шиг. Багтаамж багтаач юм шиг. Монгол хэлний. Тийм гэж юу? Багтаач юм шиг. Тийг санагдаад байна шүү дээ. За байжаарай. Sky go шиг үгүй. Тэгээ. Тэр хоорондоор тэгэж. Нэг ихчэд сайн болоод надаас 6 сараар ихч. Би уг нь хайрлие сайн бай гэсэн чинь relationship харилцаанд орохгүй бай гэд намайг түлхээд одоо тэгээд friends with benefits баш сайхан найзалж байгаа гинэ. Энэ эрэгтэй хүмүүс амар битсэн байна. Маш их баярлалаа юм хөрөө. So cute. За тэгээд дараагийн confession-а бас удахгүй хийн. Та таалагч байвал хэлээрээ. Дараагийн confessions болоход би линкээ бас шеэрлэжээ. Тэгээд тэр үед та бүхэн ороорой. Тийм. Бидний подкаст Instagram-ыг дагаарай. Яг тэгээ заримыг нь уншиж чадаагүй байж магадгүй. Харин яг энэ алдчихлаа. Аюу ядаргаатай байна. Айгүй хэцүү байна. Чи дараагийн удаа баг уншихгүй байвал гоё юм шүү. Тэгээ дараагийн удаа би энэ аккаунт энэ юугаад устгаж байгаа дахиад шинээр линк яагаад сэлчнэр ч юм уу яаж болох юм шүү дээ. Тийм байна ч юу нөхгүй шүү дээ. За тэгээд подкастнда энэ шинэ болон ньюсэнд ямар санагч та бичээрээ тэгээд no judgment байлаа өнөөдөр бол тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Бүх gay, bisexual, эрэгтэй эмэгтэй сонсдог бүх хүмүүстээ баярлалаа. Yes. Тэгээд юу лээ? You can do it. Тэгээд гэд юу вэ? Тэгээд
Тийм бас тэр кино ярьсан дугаарыг сонсох юм бол би бүр амар инээсэн байгаа. Бас тэрнийг сонсомоор байвал сонсороо. Тийм. Тэгээд бүртөө минь удахгүй бас юмтай болох юм байлаа. За ингээд бай.